Өнөөдрийн гол сэдвийн болохоор миний хувьд зүрхний ээлжинд та нар байгаа улс хотоо танилцуулах гэдэг үүднээс тухайн амьдарч байгаа улс хотын чинь одоо улсын чинь хамгийн таалагддаг зүйл бас таалагддгүй зүйлийг хэдүүлээ нэг яриад үзүүлтэй. Бид нар ч гэсэн ер нь бол за Герман нэг иймэрхүү юм байна гэдэг ойлголт аваад Японы тухай ч гэсэн ингээд дотроос нь утсан үний те өнцгөөс гээд ингээд явал зүгээр юм болов уу гэж бодож байна. Одоо хэдүүлээ гоё чөлөөтэй л яриад тэгээд шууд эхлээл нэг нь ярьчих тийм. За нөгөө Барселон гэдэг Австралид ирээд одоо 8 дахь жилдээ ингээд ажиллаад амьдраад сураад байж байна. Тэгээд анх гуруулаа ирж исэн. Одоо бол ам бүл нэмээ дөрвөлээ болцсон. Тэгээд баг энтхий хүн болоод байж энэ да. Тэгээд одоо Монгол руугаа явхлаар манай ах танах яаж юм гээл. Нэг жоохон хүнийх болчихвол монголчууд дотроо жоохон хүнийх болчихвол хүнийх хөрхөө болчихвол тэгээд амьдрал байж байна да. Та ямар мэрэгчлэлтэй вэ? Би нөгөө Монголд спортын сэтгүүлчээр ажилладаг байсан. Чи одоо энэ PSN гэдэг анх SPS гэж байсан. Тэгэхээр энэ чи хөл бөмбөг тайлбарладаг, хөл бөмбөгийн тайлбарлагч тэгээ сэтгүүлч, хөтлөгч гэж явдаг гэж байгаа. Тэгээд 18 онд наашаа ирэл. Одоо энэ чи тэгээ шаал өөр барилгын салбарт ажиллаад бас хажуугаар жижиг онлайн бизнес хийгээл. Шал өөр чиглэлээр л явж байгаа. Яг Сиднейд нь амьдардаг. Би Герман улсын Берлин хотоос холбогдчихъя. Тэгээд түрүүн хэлсэнчлэн одоо ирээд баг 20 жил болчихно да. Нэлээд удаа энд амьдарсан. Тэгээд ерөнхийдөө илүү Монгол гэхээс илүү Герман майндсеттэй болсон гэж бас магадгүй санагдаад тий хаяа. За тэгээд сурсан мэргэжил гэвэл байгууллагын татварын хуульч гэж яг явдаг. Тэгээд яг хуульч дондаа яг татвар дундаа дахиад зөвхөн байгууллагуудыг ер нь тэр тал дээр зөвлөж өгдөг тийм байгууллагад ажилладаг гэх юм уу. Тэгээд яг энэ мэргэжлэр бол аюул олон жил ер нь ажиллаад сураад явж байгаа. За тэгээд өөрийнхөө тухай гэвэл саяхан түрүү жил Берлинд монголчуудын нийгэмлэг зохион байгуулсан. Одоо төрийн бус байгууллага гэх юм уу. Тэгээд яг тэрүүгээрээ илүүтэйгээр Германд ирж байгаа, ялангуяа Берлинд ирж байгаа оюутан залуучууд байгаа бас Монгол сонирхдаг гадаад хүмүүс, Герман хүмүүс бүгдийг ингээ нийлүүлээд ерөнхийдөө гоё community үүсгэе гэсэн тийм нээлттэй community үүсгэе гэсэн тийм зорилготойгоор ерөнхийдөө үүсгэн байгуулад баг саг прожектууд хийгээд тэгээд жоохон хоббигоороо тийм хийж байгаа. Тийм. За нааг болохоор Намирштан гэдэг Японд 2019 онд ирж исэн. Тэгээд одоо ингээд 7 дахь жилдээ амьдарч байгаа. За анх яг оюутан болж Наганомужи шинжлэх ухааны сургуульд ирж исэн. Тэгээд шинжлэх ухааны сургуулиуд төгсөөд тэгээд одоо яг Наганомужийнхаа хагас дамжуулагч гэдэг компанид одоо хими инженерээр ажилладаг байгаа. За анх ингээ ганцаараа ирж исэн. Одоо тэгээд ам бол дөрвөлээ болцсон амьдран сууж байгаа. Хоёр жоохон хүүхэдтэй. Хамгийн бага маань одоо 1 настай байгаа. Одоо цэцэрлэгт явдаг том охин маань болохоор хоёул охин. Тэгээ том охин маань болохоор одоо сургуульд 1-р ангийн сурагч байгаа. Нөхөр нь бас яг надтай ажиллах нь бас шинжлэх ухааны сургуулийг төгссөн. Тэгээд хамтдаа одоо ингээд яг инженерийн чиглэлээр ажиллаад явдаг. Яа, самцгаа нөө намайг Калтай Эрдэнэ гэдэг. Одоо 5 дахь жилдээ Америкт амьдарч байна. Анх Тайван руу анх гадаад явахдаа явж исэн. Тэгээд тэнд industrial engineer-ээр төгсөөд тэгээд Америкт мастер хийхээр ирсэн байгаа. Тэгээ мастера төгсөөд одоо 5 дахь жил рүүгээ ороод ажиллаж амьдарч байна. Миний хобби гэвэл аль болох наранд гарахыг хичээдэг. Хөдөлгөөн хийхгүй бол болохгүй болсон. Америкт амьдраад ерөөсөө л яг машин гэр одоо байнга суугаа болсон. Тийм учраас хөдөлгөөн хийх хичээдэг, ном унших дуртай. Тэгээд хэл сурах хоббитай хүн байна. Гоё хобби тийм үү. Нэг Герман хэлээр ярьдаг бай. Одоогоор л яг уу 4
Ер нь бол 5 хэл болох зорилготой. Ямар хэлтэй. Би хамгийн анх англи хэлийг сурж исэн монгол хэлнээсээ. Тэгээд англи хэлээ сурж байхдаа өөрөө нэг ном орчуулж гаргаж исэн. Тэгэл ерөнхийдөө өөрөө л сурсан гэсэн үг. Зүгээр л нөгөө нэг улсын сургууль сурсан. Тэгээд дараа нь герман хэл сурсан. Тэгээд герман нөгөө нэг их сургуульд явах зорилготой байжгаад герман хэлээ дөнгөж бие нэгтэй байхад нь болж исэн. Тэгээд Тайван явах шийдвэр гаргаад хятад хэл сураад Тайван 4 жил амьдарсан. Хятад хэл дээр их сургууль хичээл үзэж төгссөн байгаа. Тэгээд солонгос хэл сурж байгаа даа. Тэгээд яг тийм жоохон зорилготой ч юм уу одоо нэг илүү нэг том зурагтай болчвол уг нь бол хэл сурах бол асуудал. Маш амархан зүйл юм шиг надад санагддаг. Гэхдээ нөгөө яг юуг болохоор одоо юу гэдэг за Франц хэл сурчий гэж зүгээр Duolingo дээр ингээ хийгээд хараад сурагддгүй юм билий. Харсан хоёрынхаа өнцгөөс тий. Анх нөгөө нэг суул тал давуу тал ч юм уу тий сайн чанар гэдэг ингээ бодсон чинь Германы ер нь Герман улс чинь бичиг цаас алтан бичиг тийм дүрм журмаараа айгүй алдартай орн гэж юу явдаг. Одоо юм болгоны нэг системтэй. Тэгээ систем алдагдана гэдэг бол маш их аюултай гэдэг юм шиг. Системээс гажууд юм хийн гэдэг бараг боломжгүй юм шиг тийм орн гэдгээрээ бол алдартай. Тэрний одоо давуу тал нь гэх юм бол хүн болгон яг ямар системээр яг ямар дүрм журмаар одоо ямар нөхцөл байдалтайгаар жишээлбэл одоо байгууллага байгуулагдлаа гэхээр яг ямар бичиг баримт хийхтэй вэ гэдэг нь айгүй ил тод байдаг. Тэгээд яг л тэр шат дамжлагыг дамжиж бүгд ийм тэр одоо хүссэн үйлчлэгээ одоо илүү авдаг гэх юм уу Германд. За тэгэнгүүт энэ нь давуу тал нь болохоор хүн болгон юм шудраг бөгөөд хүн болгон өөрсдийн юу хүлээж байгаа ямар шаардлагыг давж иж тэр одоо хүсэж байгаа үйлчлэгийг авах вэ гэдэг нь бол ойлгомжтой байдаг. Эсвэргээрээ тэр нь бас сул тал болох боломжтой. Хитрхи нөгөө системд нөгөө баригддаг учраас ямар нэгэн маневрлах гэж ярьдаг шүү дээ одоо монголчууд. Өөр ямар нэгэн ситуац гарч одоо яг коронавигаар айгу харагдсан л да. Ийм ситуац дээр ингээд нөгөө системээ гажигдалт үүсгдээд ингээд өөр юм хийх болоод хурдан шийдвэрүүд гаргах болоод тэгэхээр чинь нөгөө явах ёстой шаттай амжилга нь нураад ирэнгүүт тэнд айгу юм сандрал үүсээд тэр айгу сул тал болж харагдсан л та. Тэгээ яг коронавигийн бас давуу тал нь юу байсан бэ гэхээр яг IT тал дээр айгу герман эрс хөгжсөн. Уул нь бол бас бодмоор байгаа байхгүй юу? Одоо саяхныг бараг хүртэл хэдэн жилийн өмнөөс шууд шилжүүлэг бараг германд төдийлөн бүг хэсэгчлэн байдаггүй байсан гэж бодохоор айгу сонир. Монголч ч болохоор ч айгу хурдан ингээд үргэлжлээд идэг байдаг шүү дээ. Одоо gas mobile төлбөр төлөөл явдаг байсан шүү дээ. Одоо тэр бол айгу хурдан ингээд болцоо. Германд болохоор тиймэрхүү шинжилэлт өөрчлөлт хурдан хийх нь одоо бол айгу сул тал байдаг. Одоо тэр бол айгу хэцүү байдаг юм шиг санагддаг. Тэгээ энийг би ямар ч тач сонирхолж хэлмээр санагдаад байгаа юм. Тэгээд тэрийг айгу их бодчих. Яг энд айгу удаан ингээд системийн сайн ойлгоцсон хүн болвол айгу амархан гэх юм уу. Гэхдээ тэрийг яг дагаж явхаас одоо гажууд гинтийн одоо за ингэж болохгүй байх гэх юм бол яана одоо тэгвэл 3 сарын дараа л болно доо гэдэг нэг тийм байгаа. Тэрнээс Монголд бол ингэж болохгүй тэгж болохгүй тэгчий гэж ингээ нэг аргыг олоод нэг хурдан шийдвэрээр хурдан үйлдэл хийх боломж байдаг бол Германд ер нь бол тэр хэцүү. Яг огт байхгүй гэж бол хэлэхгүй. Гэхдээ хэцүү хүмүүс нь ч гэсэн хандлага нь айгу тийм энгийн жишээ гэвэл уул нь би гол руу явах чагаад миний унаа одоо болохоо болоод би уул руу явах шаардлагатай болчлоо гэх юм бол тэр тухайн хүнд айгу хүндээ тусдаг одоо ингээд төлөвлөөгүй байсан шүү дээ. Уул нь ингээ ус руу явна гэдэг амар бүх юма бэлтцсэн байхад шууд уул руу явах болчих юм бол тэр хүмүүс сэтгэл зүйн хувьд ч гэсэн айгу юм хэцүү шууд ингээд тэрийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Тэгэхээр тэр бас гэхдээ төлөвлөгөө айгу сайтай учраас хэрвээ ус руу явсан бол айгу гоё байхаар байхгүй юу. Гэхдээ
Тийм. Одоо маневрлах чадварууд жоохон муутай ч юм шиг санагддаг. Нөө системд хэд баригддаг учраас зэрэгээрээ хэрвээ яг системийн дагуу явах юм бол бүх юм яг нягт гоё олон талаас нь бодчихсон яг гоё аюулгүй болдог. Наадхан дээр чи зүгээр бодсон чи Монголд жишээ нь яг замын хөдөлгөөнд оролцох шүү дээ. Тэн дээр нэг талаараа болохоор яг одоо юу гэдэг зарим талаараа ингээд амар хоолой очиж эргээл ингэхгүйгээр ингээд нөгөө өөр тасарч байгааг нь хараад зохицоол нэг эргэж ингээд цаг хэмнээд байгаа юм шиг те. Тэгээд яг нөгөө талаараа ингээд урт хугацаанд зөв юмаа бодох юм бол яг бусад орны дээр баримтлаад байгаа дүрм журмаа мөрдөөд байгаа нь илүү зөв байгаад идэх те. Тиймэрхүү юм надад зүгээр санагдаж байна. Тийм би хаяа би өөрөө жоохон бас давуу талтай гэж хараад байдаг байхгүй юу. Одоо Германы яг энэ системийг ингээд ерөнхийдөө явна шүү дээ. Гэхдээ хэрвээ заримдаа маневрлах үе гарах юм бол Монгол одоо Инер Монголиа ганц байхгүй юу те. Одоо ингээд шууд утгаараа ингээд паникт ороод байхгүйгээр за гэхдээ ингэж болох юм байна гэдэг нэг жоохон яг Монгол хүмүүсийн бас давуу тал нь тэр юм шиг санагдаад байгаа байхгүй. Монголчууд илүү бас урлан хугацааны ийм үр дүнд дуртай юм шиг санагддаг. Германчууд болохоор урт хугацаанд ингэж харж ингээд яадаг. Тэгэхээр яг ситуацаа шалтгаалаад ингээд аль талмаа жоохон бас давуу талч болтой юм шиг санагдаад байдаг шүү дээ. Монгол, Германы холц гэх юм уу. Монгол намайг манаас Япон маш төстэй санагдчихэв. Надад бол төстэй байж магадгүй гэж бодогдод байна. Тэг би яг тийч асуух гэсэн шүү дээ. Миний талаас Герман ерөөсөө тийм гэж бодож байгаагүй. Яач юм гээ Японы систем дүрм журмаа баримталдаг энэ амар хатуу чанган баг дэлхийн number 1 юм биш үү дээ гэмээр надад амар тийм санагддаг байхгүй юу? Илүү амар strict, илүү амар хатуу бүр бага наснасаа цэцэрлэгийн жоохон наснасаа эсвэл дүрмээ яаж баримтлахыг бүр хүүхдүүдэд сургадаг. Одоо ингээ манай хүүхдүүд бол үнэхээр амар дэг журамтай, дүрмд баригдсан, дүрмээ яг таг биелүүлдэг. Бүр яг тийм байдаг. Тэгэхээр ингээ бүр багаас нь бүх нийтээр нь тийм боловсруулалтаараа дамжуулаад дүрмээ маш сайн баримтлахыг заагаад өгчдөг. Бүх юм нь яг таг ингэдэг гэсэн ингээ дүрмтэй. Тэр албан байгууллагуудын, төрийн байгууллагуудын тэр систем дүрм болстой амар хатуу. Ингээ бүр ингээ яг л тэрний хатагуу явна гэсэн амар тийм хэмтэдэг. Тэрний дүрмийг олгоогаас зөрчнө гэсэн ойлголттой үдж байхгүй, зөрчиж болохгүй гэсэн бүр тийм үзлэр багаас нь сургачдаг. Тэгэл хаачээсэн зөв дүрмээ өрөөрөө мамуутай гэл дүрмээ баримтал гэсэн юм ухуулах багаас нь хүүхдүүдэд ингээл өгөө явчихдаг. Тэгээ яг тэр яг бичиг баримт бол бүр илүү амар тийм бичиг баримт ажлын бичиг баримт тэр юу бол бүр яг ингээд тогтсон бүр системтэй яг энэний дагуу л ингэж хийн. Тэгээ тэр угаасаа ойлгомжтой, тэрийг зөрчих ямар ч боломжгүй. Тэгэл угаасаа бүх юм шийдэхэд одоо ямар нэгэн асуудал гарлаа гэхэд тэрийг ингээ шийдэл нь угаасаа ойлгомжтой байдаг. Тэгэл ингээд яг тэрнийхээ дагуу ингээл явцдаг. Тэр нь тэгэл ойлгомжтой хүн болгон мөрдөхстэй, тэрнийхээ дагуу хийхстэй эсвэл ерөөхдөө тийм байдаг та. Би Монгол зүгээр нэг жишээ шүү. Одоо яг юу нэр нийгмийн даатгал дээр би бас юм хөөцлөлөд явжсэн байхгүй. Тэгсэн чинь нэг ихч ирээд одоо нэг залуу дээр очиж суугаад тэгээд нөгөө юм бүрдүүлжсэн чи бичиг баримт дотор нь дутуу юм байгаа байхгүй. Нотроод одоо ингэсэн тэгсэн байх хэрэгтэй гэж бүрдүүлсэн. Тэгсэн чинь тэр нь байхгүйгээд тэгсэн чинь юу яагаад уурлаад би бүр хаа байсан холоос ингээд ирж яхад мө ширээний ард суусан гахаагээ цагнаад тэгээд яг нөгөө бас тэр чи тэгээд сэтгэлгээ нэг талаараа бүр хагуу байгаа ч тэгээд яаж игээл зогсоолох хэрэгтэй гэсэн юм байх гад нөгөөх нь бас болохгүй штэ тэгээд яаж чадсан нэг тиймэрхүү юм бас байсан. Тийм бичиг баримт бүрдүүлэлт бол үнэхээр амархан байдаг. Амар нэг ингээ төрийн байгууллагт очиод би энийг ингэмээр ингэнгүүт бүх юмыг яг таг хурдан шуурхай шийдэд өгдөг. Юуг яах ёстой ингээ амар ойлгомжтой. Ямар ч тийм за одоо ингээ бидэрт ингээ асуудал үүсдэггүй. Ажлаа ерөөхдөө хүмүүс нь маш сайн хийдэг юм. Япончууд юу ажлаа тултална хийдэг. Өөрийнхөө ингээ ажлыг бол тултална хийдэг болохоор бүх талбар дээр, бүх салбар дээр ерөөхдөө ингээ бүх юм амар perfect байдаг санагддаг. Тэг чиний хувьд яг одоо тэг зүгээр яг номыг хувьд яг онцлоодыг чи өөрөө бодож байсан сайн гэдэг зүйл юу вэ? Тэгвэл
Сайн зүйл ингээл бодонгууд ингээл яалчгүй сайнтай муутай нэг сайн юм бодонгууд тэр нь сайн ч гэхдээ сайн ч гэсэн хажуугаараа бас нэг муу зүйл ингээл одоо яг байгаад байгаа байхгүй. За жишээ нь хэлэхэд Японд хүүхэд өсгөх талаар тий Япончууд угаасаа нөгөө нэг хөгшүүлэн одоо наслал өндөр болсон болохоор хүүхэд багассан. Тэгээ хүүхэд багассан болохоор хүүхэдтэй болохын тулд одоо засгийн газар нь байж болох одоо бүхий л арга хэмжээг аваа явж байгаа. Одоо энэ жилээс одоо ингээд төрөлт бүр ингээд үнэгүй болсон. Өмнө нь бол ингээд ядаж ингээд 500 мянган йенээс дээш ингээд төлбөр гарсан бол тэр мөнгийг хүн өөрөө ингээд төлөх ёстой байсан бол одоо ингээд төлбөр хэд ч гарсан үнэгүй одоо төрөх болсон ч юм уу те. Гэх мэт ингээд жил болгон хүүхдэд зориулсан үйлчлэгээ систем үнэхээр супер, үнэхээр гоё болж ирж байгаа. Гэхдээ яг ингээд бодоод үзгээд за энэ ингээд яг Японд тэгвэл яг хүүхэд яг энэ чиг талаар нь өсөхөд яг эрүүл мэнд талаараа, боловсрол талаараа, орчин талаараа, эрүүл ахуй талаараа өсөхөд гоё хэдий ч гэсэн цаагаараа яг нэг сэтгэл зүйн хувьд айгу жоохон хэцүү хүүхдүүд өсөж байна да гэж бодож байна. Харж байна. Үнэхээр хайрцаглагдаж байгаа. Яг тэр дүрм журмаа амар сайн баримтлаад байгаа хэрнээ тэр чинь ингээд хүүхдийг чөлөөтэй сэтгэж болох эрхийг ингээ боочж байгаа байхгүй тийм. Цэцэрлэгт сэтгэс нь ингээд ерөөсөө сэтгэж ингээ илүү гоё ингээд хайрцагнаасаа гарч гоё сэтгэмээр байдаг. Тэгэх ерөөсөө боломжийн зүгээр л тэр дүрмээр ингээ хаадаг. Тэгээд ингээ бодгоод ингээ бүх юм аюу гоё гоё харагдаж байгаа санагдаж байгаа гэж цаагаараа бас ингээд нэг муу тал нь яваад энэ удаал гэж яг хараад байгаа. Яг их түрүүн бас хэллөө гэд тий гоё. Тий. Түрүүн бас хэлчихсэн юм аа. Герман Японы ялгаа нь энэ юм байна. Одоо сая хэлсэн шүү дээ. Хэрвээ үйлчлэгээ авмаар явал очиод ингээд бүх юм тодорхой хийгээд өчнө ажиллаа маш сайн хийдэг. Германд болох эсрэгээр авахгүй. Хэрвээ чи ямар нэг үйлчлэгээ авмаар байвал чи өөрөө хамаг юм бэлтгэх ёстой. Чи өөрөө тэрийг уншсан байх ёстой. Чи хэрвээ ямар нэгэн бичиг баримтаатай авчираагүй хичнээн хаа байсан хэдэн цаг хэд яваад яаж ирсэн чинь тэр хүмүүс огтхон ч хамаагүй. Чи өөрийнхөө хариуцлагыг хүлээгээд тэр бичиг баримтаа бүрэн авчираагүй бол уучлаарай. Дахиад 2 жилийн дараа цаг ав. Нэг жоохон тийм байхгүй юу. Тэгэхээр яг тэрний дөнгөж одоо Монголоос энд ирсэн хүмүүс бүр ингээд айгүй уур ингээд бухимдлыг яг л ингээд болцдгүй мó би ч инглиш тэглэж ийм бэдгүй мó гэх ингээд айгүй юм тэр соёлын шок эхлээд тэр нь тасгал айгүй хүмүүс удна. Одоо чинь одоо би одоо ингээд материал авчираагүй миний буруугаас болоод би одоо ингээд очсон биз дээ тий. Би тэгэхэд эсрэгээр Японд бол тэр бол бараг тэр хүмүүсийн буруу болсон уучлах байгаа гэхгүй. Яана ингээд яа вэст энэ амар буруу байна. Үнээр уучлаарай таны материал дотор ч ийм материал байхгүй байгаад түлхээр харамсалтай байна гэж ингээд өөртөө боруулаад болгочдөг. Японд бол яг харилцагч ерөөсөө хаан гэдэг. Үнэхээр үнэ сервис бол бүр маш өндөр тулцсан өндөр байдаг. Тэгэхээр ингээд ярианы хэлээр гэсэн хүндлийн хэлбэр хамгийн дээд зэрэглэлийн хүндлийн хэлбэр зүгээр жирийн хүндлийн хэлбэр дундаж яг ингээд бүр ингээд ярианд хуваагдсан байдаг. Тэгэл яг ингээд ямар нэгэн үйлчлэгээ авчлагаа бол нөгөө ажилчид нь бүр ингээд хөл өвдгөн дээрээ сүгдэж аваад бүр бидний доор ингэж бүхийж ингэж чагаад тэгэж үйлчлэгээ үзүүлдэг өвдөх. Тийм бид нар яг эсрэгээр авахгүй үйлчлэгээ авчаад бид нар багтаа сүгдсэн юм авахгүй. Яг ингэж би бүр амар ингэж өөрөө бүр санаа зовмоор санагдтал бүр тийм амар ингэж хүндлэлийг ингэж авчдаг. Тэгээд жоохон хэцүү мэдээж ингэ тэр нь ч гэсэн нөгөө ажиллаж байгаа хүмүүс хэцүү санаад юм шиг айгу Намайгыг бацах юм бол яг Японоос хамгийн тэр авууштай нь бол үйлчлэгээний соёлоо гэж ойлгол зүг юм байна тийм. Үйлчлэгээний соёлыг тултал хийдэг. Тийм үйлчлэгээний соёл бол үнэхээр супер л гэж хэлж байна да Японд. Тийм. За. Тэгээ эрүүл ахуй маш цэвэрхэн Япон бол үнэхээр цэвэрхэн. Гудамжнаас нэг ч хог харахгүй. Тийм. Бүр ингээ агаараас нь аим гоё өнөр өндөртдөө шүү дээ. Яг ингээ онгоцны буудлаас Япон Монголоос ингээд Японд ингээ буунгууд шууд ингээ агаар нь яг ингээ аим угаалгын ундаг шиг бүр тийм өнөр ингээ намайг өгдөж явдаг. Би Монгол тийм гоё агаар идэм болов гэж боддог байсан шүү дээ. Монгол ихтэй гоё сэрүүхэн гоё Японы болохоор ингээ бөхчим чиглэг гэдэг ингээ нэг яг ингээ гоё цэвэрхэн гоё өнөр идэг. Одоо яг солонгост байхад дамжин нислэгээр ирж байгаа хүмүүс жишээ нь Японоос ирсэн хүмүүс болохоор Монголд биш Солонгост ирэнгүүтээ жоохон бохир байна мэн гэж яриад байгаа. Бас жоохон гайхаад байдаг. Тиймэрхүү юм байгаа.
Тэгэхэд Америкаас бас дамжин нислэгээр ирсэн хүмүүс солонгосыг бас гайгүй юм байна. Онгоцны буудлын дажгүй юм байна гэдэг. Одоо жишээ нь манай Алтгай дээр би Чикагогийн онгоцны буудлын дээр гэдэг өнгөч яг сайн мэдэхгүй байхгүй. Тэгэнгүүт яг Америкнгөө төсөөллөөр айгүй гоё юутай байх гингүүд яг тэр дамжиж ирсэн хүмүүс болохоор нэг жоохон тийм яриад үйлчлэгээ тал дээр бас жоохон ширүүн байгаад байна. Энэ Алтгай гэдэг. За би одоо сэтэрс амар эсрэг ярих гэж шүү. Одоо тэгэл яг Америкийн нэгдсэн улс олон үндэснээс бүрдсэн. Тэгээд ер нь ял Америкийн тухай бодохоор хамгийн түрүүнд орж ирдэг юм нь үлээ эрх чөлөө тий. Ерөөсөө л эрх чөлөө шин. Тэгэхээр эрх чөлөө гэдэг үг чинь та хоёр ярьсан бүх зүйлийг канселчиж байгаа байхгүй. хайрцаг байхгүй. Ерөөсөө л дураараа хэрвээ чи ингээд ийм юм хийгээл чи жагалтай юм бол энийг л хий. Энийг хийхэд чи ингээд бүрт чинь гоё ойл тэргээл хий. Ерөөсөө л тийм. Тэгээд одоо өөрөөр үндэстэй хүмүүс ингээд нэгдэж оршиж байгаа мөртлөө яг одоо би жишээ нь Германд амьдарч байгаа шиг Герман соёлыг сурна гэсэн юм байхгүй одоо би яг харахаар яг Америк юм уу гэдэг юм бас нэг байхгүй юм шиг санагдаад байгаа. Ер нь л хүмүүс өөрөөр л байдаг. Ерөөсөө л дураа. Яг өөрийнхөө нөгөө нэг яг суурьтэй одоо сурсан занг бол тавьдгүй юм шиг надад санагддаг. Яг болохгүй те ингээд энэ улсад би байгаа учраас одоо ингээд бусдтайгаа нийцтэй байх хэрэгтэй гэж боддог хэдий ч хүний яг аншин бол яг хэврээл байдаг юм шиг надад санагддаг. Одоо өөр улсын найзуудтай те ажлын хамтрагчнуудтай байгаад ирэхээр тэгээд одоо хамгийн сайн талын зүйл гэвэл одоо тэгэл эрх чөлөөл юм уу да. Одоо миний хамгийн дуртай зүйл бол 50 мужтай. 50 мууж бол 50 өөр улс шиг надад санагддаг. Аялахад бол хязгаарч уудахгүй маш том газар нутагтай. Тэгээд за нэг жоохон уудаад нэг жоохон депресд гээд ирвэл би ингээл гар авчдаг байгаа. Тэгэл өөр газар очиод ингээл жоохон тархиа ингээл сэргээж аваад ирдэг. Тэр нь бол надад маш их таалагддаг. Дотоод нислэг бол хямдхан. Тийм хаач очсон ер нь бол одоо жишээ нь би одоо Чикагод байлаа гэхэд чинь Чикаго чинь жоохон тийм нэг Irish маягтай ч юм уу те жоохон тийм нэг Аз одоо population өндөртэй газар байхгүй. Тэнгүүд би чинь Канада гэхэд чинь яг England маягийн хараа байж идэг те Boston явлаа гэдэг чинь голгончлогдчихсэн үеийн барилга байшин Harvard те бүх юм ингэ байж байгаа учраас тэг шал өөр газар очсон юм санагддаг байхгүй. East Coast, West Coast хоёр очиход л ингээд шал өөр газар, шал өөр улсад очсон юм шиг санагддаг болохоор тэр нь бол их таалагддаг. Ер нь бол заваа. Маш заваа. Кинон дээр их гардаг яг. Тийм, кинон дээр ч тэгэл гоёор гаргаад байгаа тийм шүү дээ. Тийм одоо Нью-Йорк бол одоо кинон дээр хамгийн их гарсан хот тий. Бүх хүн одоо Нью-Йоркийг бол киногоор төсөлдөг. Хамгийн романтик, хамгийн гоё кинонууд байдаг. Гэхдээ яг ингээл Нью-Йорк дээр очиод Times Square дээр очиход бол ерөөсөө за би зүгээр бодлыг гуйж буудлын руу явъя л гэмээр санагддаг. Амар цаан байхгүй юу? Ерөөсөө ингээл харах махан ингээл гүүж ин хамаагүй зүгээр ингээд хүмүүс дундаа. Тэгээ яагаад үг гэхээр нөгөө нэг одоо Америк чинь юутай? Одоо ингээд байшингууд ингээд наан байлаа гэдэг чинь хойно нөгөө нэг хогоо гаргадаг дамстартай тий. Тэрийг ингээд хог нэмшин нэрэд очиад тэнгууд хүмүүсийн алхаж байгаа гудамж цэвэрхэн байна. Нью-Йорк болохоор тэгж баригдаагүй. Анхнаасаа баригдахтаа тийм нөгөө нэг хойно хэсэггүй баригдсан учраас бүх хогнууд нь яг урдаа хүмүүсийн зам дээр тавигддаг. Том хогнууд. Тэгээ ер нь тэр нь бол ингээл хаасайгүй учраас заваа. Тэгээд одоо бүгдээрээ мэдж байгаа те маш чөлөөт олон янзын муу зуршил байна хүмүүст. Тэр бол хуулиар зөвшөөрөгдсөн учраас хаасайгүй байгаа. Нэг миний яг дутуу юм уу гэж боддог зүйл бол хог ялгдаггүй, ангилдаггүй, recycle хийдэг. Тэр бол бүр үнэхээр том сул тал юм шиг санагддаг. Би одоо Тайванд 4 жил амьдарч байсан. Тайван бол нөгөө Япон школтой учраас маш чанга хүмүүс яг адилхан. Энд ирэхэд би бүр ингээд юу вэ гэж бодож байгаа юм чи нөгөө нэг бид нар чинь Тайванд байхдаа ингээд сүүнийхээ уусан савыг хүртэл угааж хаяна те. Одоо энэ Осны сав байлгаад энийг авч хаяна. Тийм бүгдийг ингээ яагаад өөр юм тийм Америк чинь бүх юмаа нийлүүлэл нэг том уу тэгээд болоо. Одоо гэрээс чинь хаашаа очно юу болоо та үнэхээр хамаахгүй. Тэр бол
Тэгээ одоо нэг юу яадаг штэ. Үйлчлэгээний соёл төрөө ингээд Герман одоо Япон гэж яригдчихсэн штэ. Тэгвэл Монгол ч гэсэн хэрэглэгч хаан гэдэг нэг тиймэрхүү хугтхан байгаад байдаг штэ. Тэгэхээр яг үйлчлэгээний байгууллага төрийн үйлчлэгээ ч юм ингээд янз бүрийн газар очиж явахдаа чи ингээд жоохон эвгүй харилцаа хүлээж авч байгаа. Тэр хүн жишээ нь ажилтаа ирнэ дургүй байл дургүйгээ илэрхийлж болно гэсэн үг үү? Тэн дээр яадаг. Тийш үү дураараа штэ. Ерөөсөө л тэр хүний мууд тэр өдөр ямар байна тэгэл дураараа. Өглөө кофего уугааг бол тэгэл за sorry те би ерөөсөө би баг ирсэн дуучлаарай гэж би л уучлах байх. Яг яг нэг тэр хүн ерөнхийдөө шийдээд байгаа хгүй. Би одоо жишээ нэг бичиг баримтыг хөөцөлдөхөд очиход болохгүйгээд намайг буцаахад би өөр цонхон дээр очиход болчдөг ч юм уу те. Яг ерөөсөө ингэ стандарт одоо жишээ тийм хатуу дүрм журам одоо даах хэрэгтэй учраас ер нь жоохон flexible гэдэг. Тэр нь бол бас талтай мууц талтай тий. Тэгэхээр ер нь жоохон тийм одоо үйлчлэгээний байгууллагууд ресторан тий одоо хоолны газар гэхэд бол типтэй нэг одоо бус орноос ялгаатай юм тий. Типээ одоо сайн өгсөн тохиолдолд бол зөөгч боломжээр сайхан харьцсан. Нэг өгөхгүй бол тэгээ муухай харьцсан. Ерөөсөө тэр бол угсаа амар ойлгомжтой. Зөвхөн ингээд honest. Тэгээд юу яана? Өдөрлөө хоол оронд одоо жишээ нэг зүйл буруу байлаа гэд хэрвээ ингээд зөвхөн дуудаад энэ жоохон дутуу болцсон ч юм уу те эсвэл энэ жоохон нэг юм гэдэг юм бол шууд төрж өгдөг. Одоо complaint маш төгөөс. Ерөөсөө юу юм сонсмоор байна те. Ерөөсөө одоо бизнесийнхаа тухай 2 од аммаар байна. Google дээр муу ревю аммаар байна гэл. Тэгээд өөрхний намыг таних юу гэдэг. Тэр одоо яг одоо сайн зүйлд орхон үзэлт авах хэрэгтэй. Манай джентльмен залуу багийн нэлээ одоо 3 минутын яриулсан чи ярих байлгүй дээ. Ингээл эхлээсэн сонсоод хөөх гэж чи сүулдээ явж байгаа харин Америк миний амьдарч байгаа газартай арай нэг төгөх юм шиг байна. Герман Япон хоёр дээр би бас бодож ирсэн. Одоо нэг бүх юм системчлэгдсэн гээл тэгээд байгаа шүү дээ. Одоо Герман Япон хоёрыг тэнгуут манайх маневр сайн гэж яриад байгаа нэг манайхан ч тэгж ярьдээ шүү дээ. Монголчлан гэж яриад байдсан шүү дээ. Одоо нэг жоохон сэргэлэн цангаа ч юм уу эсвэл нэг тийм жижиг асуудлыг одоо яг нэг системд баригдчихлаа нэг жижиг маневр хийгээ шийдэх асуудлыг ингээл нэг удаашруулаад 7 хоног ч юм 14 хоног болго хойшлуулад байдаг. Тэнгүүд манай монголчууд тэрийг айгүй амархан шийдчихдэг тий. Тэрийг системд оруулаад монголчлтгоо системд оруулсан бол манай Монгол алах юм биш үү юу? Болохгүй юу алах юм биш үү? Надад бас яг системтэй болоо. Яг тэгэж бодлоо. Тий ерөнхийн нэг системтэй тэгтээ тэрэн дотроо монголчлцсан тий. Монголчлцсан системтэй байвал. Одоо Япон ч юм уу Герман хүн ингээл за нэг эрэг тайлах жилаа гэхэд хасах хатэр канул гэж зогсоод энэ те бид нар очиж компани ишээр ингээд би бол одоо чинь өнөөдөр удирдлагаас асахтаа зүгээр яг таардаг авторик болохоор хатаасаар л эргүүлчихэж байгаа байхгүй. Одоо чинь нэг яг ийм хүн байгаа даа. Манай Австралид үйлчлэгээний соёл гэдэг юм бол яг Герман, Японтой тэнд яг дүүцэхгүй ч гэсэн Америкаас бол хамаагүй идэвхтэй юм байна л та. Хамаагүй дээр одоо ингээл жишээ нь би ингээл хүүхдтэй ингээл кар захиалах гал, банкны кар, том хүүхдтэй банкны кар захиалах гал ороод. Тэгээ нөө манай баг хүүхчин 3 настай одоо яг нэг эд хөдөлгөөнтэй дээрээ тэр банкич өстө нурааж байгаа юм чинь орилж ашигч аа дээгүүр доогуур гүүгээл. Тэгжсэн чинь нөгөө шууд надтай одоо ингээд харьцаж ирсэн нөгөө нэг банкны нөгөө ажилт нь шууд манай хүүхдийг өвдөр авч суугаал компьютер дээр юм хийж явахдаа манай хүүд юм өгөөл тэгээд ингээд өвөр дээр авсан байж захтаа ингээд манай хүүгийн картыг захиалаад юм хийгээл байж ах жишээтэй. Йоо. Тэг их ингээд амар эвгүй санагддаг байсан нэ тэгээд сүултээ яг иймэрхүү юм яг дасчдсан байлээ шүү. Тэгээд сүүлд нэг Монголд очиод нэг GS билүү CU гэдэг үү тэндээс би нэг кофе авах гээд тэгээ би кофе авах гээд очиод нөгөө мөстөө нөгөө лонг авах гээд мөсөө авдаг байхгүй би юунаасаа одоо нөгөө хөрөгчнөөс нь очиод авсан чинь эхлээд мөнгө өгчөөд авна. Амар уулж мурлаад би ч одоо юу вэ? Би одоо ингэж яах ёстой вэ би? Би уурлах ёстой юу гэдэг зүгээр зааварчтараа гэж хэлэх ёстой байлгүй гэдэг өмнө нэг тийм амар нэг тийм соёлын шокнд ороод чи хаацмэр стандарт бас гайгүй газрууд нь ороод ирсэн өөр бас халуун эсвэл би аваад зүхтгаар хүн шиг харагдчих болов уу?
Амар их юм бодогдож байгаа юм чинь. Тэгэхээр ингээл бодглохлоор манай улс бас арай болоогүй ч байгаа юм шиг ингээд өөр газруудтайгаа харьцуулаад үзэхлээр тий. Одоо ингээл одоо жишээ нь Америктэй ингээл харьцуулаад Австралиг ингээл харьцуулаад харангуут яг ингээл амар бохирч гэдэг юм тий. Тэр мөрөөр бол айгүй төстэй байгаа байхгүй. Ирхчлөө гээл тэгж нийчээ бас л яг адилхан. Хүн дуртай юм аа л хийн юу өмс зүүх нь хамаагүй тий. Тэгээ бүр хүн амар царайтай хүмүүс хүртэл явж гин бүр яах цагаан нийтгүй хүмүүс хүртэл явж гин. Тэгэж одоо чинь Япон Герман хоёр шал өөр байгаа байхгүй тий. Нэг систем баригдсан гээл яг тэр би тэр нөгөө хүүхдүүдийн яг ярианд айгүй санал нийлээд байд юм а. Хүүхдийн ингээ нөгөө багаас нь яг чи тэгэх ёстой гэх нэг хүүхдийн яг ингээ нөгөө сэтгэн бодох чөлөөтэй сэтгэх юм ингээ байх бол гайчдаг гэдэг. Тэрэн дээр бид бас амар тийм яг нөгөө санал нэгдээд байдаг гэх юм уу. Тэгээ миний хувьд болохоор энэ Австралид ирээд миний надад хамгийн таалагдсан юм нөгөө гэр бүлдээ цаг гаргах гэдэг юмыг бол энэ улсад бол одоо яг тултал нь одоо гаргаж өгдөг. Тэр одоо энэхийн хүмүүс ч гэсэн гэр бүлдээ цагийг бол одоо айгүй сайн гаргадаг. Тэр нь надад бол айгүй их таалагддаг. Одоо амралтын өдрүүдээр ялангуяа хагас өдөр бол зарим газрууд ажиллан зарим нь амарч байгаа. Бүтэн сайн өдөр бол ер нь тэр чигээрээ гэр бүлийн цаг. Тэгээ хүүхдүүдийнхээ одоо нэг сурч боловсрох одоо спортоор хичээл тэрэнд нь бол одоо аав ээж болон одоо ингэж нэг гар бие оролцдог. Одоо 3-4 настай хүүхдүүд хүртэл ингээд хөл өмгийн секцэнд гээл ингээд юугаач мэдгүй байгаа ш тэр хүүхдүүд чинь. Бүгдээрээ тэгэл бөмбөг өшөглөөл тэр талбай дээр гүүгээл байж гин. Амар бороотой байхад хүртэл ингээд гадаа хөл өмг тоглоод байж байгаа. Аав ээж нар нь ингээд бүгдээрээ тэгэл бороонд орцсон. Тэгээ шүхрээ барайл хүүхдүүд араа зогсож байгаа жишээтэй. Гэр бүлдээ цаг гаргах. Тэгээд дээрээс нөгөө халуун орон болооч тэр юм уу газар нутаг том болооч тэр юм уу хүүхдүүдийн одоо гадаа байдаг чөлөө цаг өнгөрүүлэх талбай айгүй ихтэй. Одоо гүйлтийн зам, тийм хөл өмгийн талбай би тэрийг хараад бүр хатаарч ирсэн баггүй. Одоо тэгээ сүүлийн үед бас энэ талбайн тенсийг хараад би бас амар гоё санагдаад байгаа талбайн тенс. Талбайн тенсний кортууд бас амар их байгуулагдсан юм чи. Тэгээ тэрийг хараад хэрвээ манай Монголд ингэдэг болов тэгэл. Тэгээ манай монголч бас тэгээд хязгаарлагдмал юм л да нөгөө цагаарын үед бас яг Австралид болыг адилхан биш шүү дээ. Австрал чинь хичнээн хүүтэрсэн ч гэсэн одоо жилийн 4 өдрөлд яг тэгэж хичээлээ ч юм уу гадаа тоглоод байх боломжтой байгаа. Манай Монголд бас яг тийм боломж бас арай л хомос байгаа юм л да тий. Наад чи бас тэр бассейн тэгээд тэр харахад мах шарах газар мазар их илбэг байгаад байдгүй тий. Нэг чөлөө цагаар тий одоо ерөөсөө тий гол юм чинь тэр би мартцсан байна л да яхаа. Бассейн бол энэ чинь битүү байгалийн одоо бассейн нөгөө бичүүдийн эргээ дагаад байгалийн бассейн гэж байна. Байр болгоны дор бассейн байгаа. Одоо ордог байр болгоны дор бассейнтэй, жимтэй тэр нь өнгөө. Тэгэл мах шарах барбекю энэ одоо баг австралчуудын баг үндэсний хоол шүү дээ. Sausage хараад тэгээд идэж яг нөгөө амралт чөлөө цаг өнгөрүүлэх тийм цэцэрлэг түрээлэнгүүд айгүй энэгээр. Тэгээд яг нөгөө олон үндэстэн байдаг гэдэг утгаараа зарим хүмүүс нэг жоохон Азиудад жоохон дургу жоохон рейсист байх гэдэг. Түүнээс бол тий ер нь бол энэ ч ер нь гайгүй шүү. Би бас таар бол ер нь та хэдийгээр хараад яасан чинь нөгөө төв гиснээс яг одоо хинцэн болохоор зулаа болохоор Европ төв, нэмэр болохоор Аз төв байна шүү дээ. Тэгсээр нэг ингээд төстэй байгаад тэгэнгүүт чи Австрали төв, Америк төв ингээд бид нар ингээд ерөөдөө 4 төвийн төлөөлөл тэгэнгүүт чи ингээд 2-2-ороо бас энэ дээр ингээд юу яагаад те зарим зүйл нийтлэг харагдаад. Яг хинцэн тэ нэрээ. Хайцаас work life balance-ийн тухай асууж болох уу? Хэр масастай гэж боддог вэ? Тэр тал дээр ерөнхийдөө ямар шиг бодлоготой гэдэг юм бол. За би солонгосоос шавчих уу? За тийм. Солонгос болохоор ингээд ер нь зүгээр нэг хөгжих гээд одоо юу гэдэг юм бэ тэр хүмүүс нэг яг нэг сайн нь болохоор алсын хараа гэдэг юм уу да тий. За бид нар ингэж өөндөө сайн ажиллаж ээж манай улс нь ядуу дайны дараах үеэс ингээд одоо хөгжил дэвшлэл рүү явна гэдэг нэг үндсэн тийм сэтгэл байгаа л одоо бид нар коммунизм бүтээж гэдэг юм мэдгүй яг юу тэр нь яаж явсан мэдгүй ямар ч байсан сайн ажиллах ёстой гэдэг зүйл болохоор ялангуяа дээш үеийнхэнд маш их байгаад байдаг. Тэрнийх нь нөлөөллөөр ингээд яг тэр ажлын цаг баланс тэр бол жоохон алдагдсан санагддаг байхгүй. Ялангуяа би ингээд санд анх очиод би бүр нэг ажил дээр жоохон шуугаад байна тий. Анх очиод ажил дээр гараад ирэхэд
ингээд битгой өөрөөсөө ч ичгээр л байгаа л да. Ингээд нэг ажилдаа би 2-3 удаа хоцорж байгаа байхгүй юу? Тэрний яаж байгаа вэ гэхээр өглөөний ажлаа цуглахад жоохон ингээд хоцорж очиж яриад ч юм уу. Тэгээ өдөр болохоор нөгөө юуныхаа ажлын тэр дотор байранд очиж хоол ундаа хийгээд идчихдэг. Тэгээ жоохон унтаж бас болно. Тэгээ 12-оос 1-ийн орон тэрийг амжуулаад ингээд унтчаас ирээл 55 мав 56 7 ингээд гүгэж гараад ингээд ойрхон ирнэ. Тэгээл бас 1 3 4 ч юм уу ингээд хоцорж очих тиймэрхүү юм байгаад байдаг. Тэгээ өдөр кофе тайм гэдэг нэг 15 минут амардаг. Тэн дээр бас ингээд булан цугаал уцаа үзэж байгаа л бас оройтчихгүй ч юм уу. Тэнгүүдээ эсрэгээрээ харангууд солонгос хүмүүс ингээд ажлын цаг дээр бол маш одоо юу те нарийн 10 минутын өмнө ирсэн ингээд ажил 8-аас ихэд 7-тэй үед ажил нь эхэлсэн явж явах жишээний те. Тэгээ дараа нь би тэгээд 10 минутын дараа ирсэн ирнэ хоцорсон мэдрэмж хүртэл аваад харна иймэрхүү зүйл байна гэх. Тэгээд жоохон хугацааны дараа ингээ хараад үзэхэд ямар ч байсан одоо ээж аавууд ингээд ядаж бүтэнцээ өдрийг аавууд ялангуяа хүүхдтэйгээ өнгөрөх нэг ийм үе байгаад байгаа байхгүй хүүхдтэйгээ тэгэхгүй бол ер нь бол ажлын хараа дээр хээшиг гэж нэрлэдэг ажлынхантайгаа суух ч юм уу ер нь ажилтай холбоотой юмнууд маш их болохоор ер нь гэрийн бараа харахад маш хэцүү. Тэгээ надад бол яг солонгосын тал дээр бол тийм ажлын баланс алдагдсан яг одоо тий амьдралдаа зарцуулах цаг нь айгүй бага байгаад байдаг. Тэгээ бүр тэрийгээ дагаад жоохон хол зайтай явж амьдрдаг хүмүүс амралтын өдрийн гэр бүлгээд бүр шинэ тийм амьдралын хэм маяг үүсчихсэн. Тэр хүмүүс нь эхнэрөө нөхрөө зөвхөн амралтын өдөр уулзна. Бусд үед нь болохоор тус тусдаа байрлаад эхнэр нь гэртээ байлаад нөхөр нь тэр одоо ажлынхаа ойролцоо дотор байранд амьдардаг тийм иймэрхүү бас хэмнэлүүд байгаад байдаг. Манай энэ ч бол харьцангуй гайгүй юм байна. Яг ажлын нөгөө 8 цагаа бол ажиллана. Тэгээ хэрвээ чи хүсэх юм бол илүү цаг ажиллаж болно. Одоо миний ажиллаж байгаа салбарт ч гэсэн офисын ажил бол яадгийг бол мэдэхгүй байна. Би бол одоо энэ ч барилгын салбарт ажилладаг. Тэнгүүд өглөө 7 цагаас манай ажил эхлээд өдрийн 3 цагт тарна. Хэрвээ хүсэх юм бол чи илүү цагаар ажиллаж болно. Мэдээж илүү цагаар ажиллах юм бол яг нөгөө хөдөлмөрийн хөлснийхөө дагуу илүү зөвхөн нөгөө өөрийнхөө авдаг шалын одоо даабалтаж авах шиг юм уу те. Тэнгүүтээ 14 хоногт нэг удаа одоо хэрвээ би амармаар байна гэх юм бол цалинтай амарна. Сардаа нэг удаа одоо бүр хүчээр ингэж бүр бүх нийтээр нь одоо цалинтай амраадаг ч байд юм уу. Ажлын цагийн хувьд бол одоо яг солонгосыг бодох юм бол арай илүү уян хаттай юм байна. Тэгээд 7 хоног болгоны 4-р өдөр нөгөө family day гэж болдог. Дэлгүүрүүд нь орой 9 цаг хүртэл ажилладаг. Тэгээ food court өдөр юм бол мэдгүй тэрийг одоо би яагаад тэгж харсан юм. Ямар ч 4-р өдөр бол family day гэсэн яг тийм байдیں۔ Нөө Монголд яваад зах 2 дахь өдөр амар нэг дэвшээ нэг жоохон монголсон байсан. Тэгээд солонгос амар юм тий. Тэгээд манай энэ Австралиас сонсогчоос битсэн байл л да. Австралид ирээд баярууд болохоор гэр бүлийн өрөөнд тэмдэглэдэг гэдгийг мэдэрсэн гэдээ яг хавар. Тэгэхээр яг саний чиний ярьсан шиг тий яг нэг гэр бүл гэдэг зүйл бас төлхөө байгаа дээ. Тэгээд миний өдөр яг би өөр дахин хэлмээр байгаа байхгүй. Амралтын өдрөөр хэрвээ би одоо Монголд байсан бол хагас бүтэн сайн би яг юу хийж байгаа вэ гэж ингээд бодонгууд шал өөр юм бодогдож байгаа. Тэнгүүд яг энэ эренгүүт бол амралтын өдрөөр шал өөр. Энд ч хүмүүсийг харахад бол яг тэрийг бол амар сураасаа тэнэс үлгэрч аваасаа л гэж амар их хүсдэг юм аа. Энд ч бол үнэхээр гоё. Тэгтээ яг би багтаа түрүү яг эхлээс өмнө хайлт ярьж байсан. Ер нь нэг гадаадд байгаа аавуудын тухай те одоо хүүхдүүдэд яаж өсгөх чинь гэдгийг бас яг нөгөө улс улсаар ингэж яагаад бас ярих хэрэгтэй байна гэж бодсон. Би түрүү жил тэр Европт очиж үзээд үнэхээр хүүхдүүд айгүй амжилттай яваад байгаа шалтгаан нь болонгууд аавууд цаг гаргаад секц рүү одоо хөлөн бүрүүн те юу гэдгийг дагуулж яваад тэгээд тэр нь бүр амьдралын хэмнэл болсон. Тэрүүндээ зарцуулдаг. Тэгээд амжилт дагаад яваад байгаа. Тэр бас Монголд амар их хүмүүс сормоор санагдсан л да. Авах хэрэгтэй байна. Тий. Одоо бол манай том хүүхэд одоо 13 настай. Жишээ нь 7 хоногийн 1-р өдөр тэгээд 4-р өдөр л одоо оройд ямар нэг юм байхгүй. 2-р өдөр клубын бэлтгэлтэй, 3-р 4-р өдөр шгшээвагийн бэлтгэлтэй, 5-р тэмцээнтэй, хагас сайн тэмцээнтэй, бүтэн сайн тэмцээнтэй гэдэг ингээд. Ингээл 2 өдөр нь ерөөсөө завтай. Тэгэл тэрийгээ дагаал тэгэл хожигдохоор нь уур хүрээл. Бас тэгээ энтхийн хүмүүс чинь нөгөө бас биднээс нэг ялгах юм хүүхдүүд амар дэмжин. Одоо алдсан ч байсан ч гэсэн тэгэл зүгээрээ дараагийн удаа чи чаднаа.
За ингээ хүчтэй баймаа гэж яг Монгол аавууд манай ялангуяа Азууд харагдж байгаа юм л та. Яг нөгөө юма хилээд өгсөн хэлсэн юм хийхгүй болонгоч ерөөсөө тэндээс чинь зүгээр. Яг л өөрийнхөө хэлээр л зүгээр ингээд. Тэгэхгүй яасан ингэхгүй яасан. Тэрэнд бас хүүхдүүдэд бас зарим талаараа дарамт болоод идэв юм шиг л санагдсан. Гэтэ тэр бол Аз школ л доо. Тэр бол байх ёстой л гэж боддог. Яг тиймэрхүү юм бол. За Сэдвээсээ бүр хацаага явж өгдөө шүү. За тэгээ солонгосын нэг бодож байсан сайн би уучлаарай хинээ алт эрдний ярьсан юг нэрээ бусна хариулаагүй юм биш үү? Би хариулсан. Би хариулсан баха. Хариулцаа. Юу гэж бодчих. Сайн гэж Германд болохоор ерөнхийдөө жоохон бас хүмүүсийн зан характераас нь бас айгу тэр нь шалтгаалдаг харагддаг юм шиг санагддаг. Одоо жишээлбэл хамтарч ажиллаж байгаа хүмүүс хоорондоо ер нь ажил дээрээ л нийлнэ. Одоо монголчууд чинь жоохон юм ажил хувийн амьдралаа жоохон хольж байгаа илүү хольдог юм шиг санагддаг байхгүй юу? Одоо ингээд ажиллаа тараад бөөнөрөө ингээд яг найзууд болоод ингээд гоё цаашаа явж моо амралтын зугаалгын нэгээ тий ер нь баг community-ийн өөрсдийнх нь ажилтдаг хамт ажилладаг хүмүүс юм шиг. Тэнгүүд Германд болохоор тэрийг бол ер нь аягүй сайн хувааж чаддаг. Тэгээд хоорондоо ярилцахтаа ч гэсэн хэрвээ одоо би ч гэсэн одоо өөртөө тодорхой хэмжээний тийм зан характер суулгасан юм шиг санагдаад байгаа хгүй одоо автоматар одоо хэрвээ ямар нэгэн сэдвийн тухай хинтэй ч хамаагүй одоо миний хүндэлж явдаг хүн эсвэл миний айгуу дургу хүн ч юм уу тий тэр хүнтэй хэрвээ тэр сэдвийн тухай ярьж байгаа тэр сэдв дээрээ л үлдэж чаддаг одоо тухайн хүний нөгөө нэг хувийн амьдрал руу ингээд хандад халддаггүй эсвэл хувийн характер руу халдахгүй тэгэж ярьж чаддаг чадварт суралцдаг тэрүүгээр одоо юу гэх юм бэ юм ингэж сайн хувааж чаддаг юм уу энэ бол миний хувийн характер хувийн амьдрал энэ бол миний яг ажлын ингээд баримтлагдаг ажил дээрээ хүн чинь өөрсдөө яг өөрийнхөө дуртай мэддэг зүйлийг хийж байвал тэн дээр ингээд нэлийн юм эмоцтой байж болох харин эсвэргээрээ яг хувь хүн амьдрал дээр илүү даруухан дургуй ч юм уу тий яг тиймэрхүү характеруудыг юу н илэрхийлэх хичээлүүдтэй ч гэх юм уу тийм байдаг учраас ажлыг амьдралаас аягүй сайн тийм салгаж чаддаг. Тэгээд яг ямар мэргэжлээс шалтгаална л та. Бисээ ямар талаар бариад авчуудыг. Ямар мэргэжлээс ямар юу хийж байгаагаас шалтгаална. Тэгээд бүтэнсээ өдөр болгон бүх дэлгүүрүүд үйлчлэгээний газрууд ресторанууд ерөөхдөө яадаг. Дэлгүүр, төрийн байгууллагууд, банк нар бүгд хаалттай. Тэгээ нөгөө ерөнхий шашнаасаа бас болдог юм уу? Илүү христийн шашинтай хүмүүс их байдаг учраас бүтэнсээ өдөр нөгөө нэг сүм рүүгээ явдаг. Шашингүй хүмүүс нь бүгд амардаг. Тэгэхээр бүтэнсээ өдөр бүр ингээд юу ч нэх гадуур төлөвлөд авах хэрэггүй. Яг одоо гэр бүлтэй өөртөө эх 7 хоногийнхоо бэлтгэлтэй цаг зарцуулах одоо тийм нийгмээрээ бүр Германд даяараа угаасаа тийм бүтэнсээ өдөр дэлгүүр явж ажил амжуулна гэж бол байхгүй. Хагасаа өдөр тэгээ ажиллаа тараад ерөнхийдөө бас ингээд яг за би найзтайгаа уулзлаа, инглээ тэглээ гэдэг. Ер нь бол аль ингээд тус нь байлгаж чаддагаараа тэгэхээр work life balance илүү барьж чаддаг болов гэж бас боддог. Тэгээ хүүхдийн хувьд бол надад сая сонирхолтой Австралид аягүй сонирхолтой санагдсан. Нөгөө хүн ингээд өдөрөө аваад ингээд хамт ингээд сууч чинь яж штэ тий. Энэ болохоор бүр айгүй тэр дургу баг ингээд хүүхд ингээд тэр ажлыг ингээд сатааруулаад ингээд байхад айгүй юм тухгүйгээр хүлээж авдаг. Чи одоо хүүхдээ ингээд айтайхан эсвэл бол ингээд хүүхдээ яагаад авчирч энэ чухал ажлыг чи юм зохицуулж байгаа ч юм уу те. Айгүй тийм хүүхэд бас ингээд бүгд биш. Ялангуяа одоо Берлинд жоохон хүүхдүүдээс залхсан юм шиг санагдаад байхгүй юу? Систем бахуу наадах чинь. Систем бахуу. Гэхдээ ижлэг байна японт. Нийгмийн хандлага нь ихтэй сайн. Одоо тоглоомын талбай айгүй ихтэй. Цэцэрлэгийн жишээлбэл Берлинд бол бүр ямар ч үнэ хоолны мөнгө өгдөг болохоос цэцэрлэгийн үнэ өөр хотуудад бол үн төлбөртэй байдаг. Ээж авах авж байгаа цалингаас нь шалтгаалаад өндөр багж байдаг. Нийгмийн халамжаас хангамжаас бол хүүхдэд айгүй ээлтэй хэрнээ.
Яг хүмүүс нь болохоор хүүхдийг ингэж таашааж ингэж айгүй ингэж амьдралдаа ингэж авдаггүй. Ингэ төвөгшөөдөг баг. Тийм. Япон яг тийм. Япон яг ингээл засгийн газар дээр халамжийн хүүхдийнхаа төлөө бодлого хэрэгжүүлээд байхад яг дотор нь амьдардаг хүмүүс нь өөрсдөө бараг хүүхдэд дургу гэж хэлж болохоор яг тийм сэтгэлгээтэй хүмүүс маш их байдаг. Бүр ингээд жирэмсэн болсон эмэгтэйг зүгээр галт тэргэнд нь суухад нь ингээд гизрүүн цогтөг ч юм уу те. За ингээд хүүхдийн ингээд уйлах чимээнд бүр тесрэлтгүй хар мянган хүн байгаа. Ямар ч жишээ ингээд хөршин за чинэр хүүхдээ боллоо гингүүд хажуудлын хөршин заавал гомдол хэлнэ те. Бүр цагдаад удна танах ингээ хүүхд нь уйлаг байх чинь танах хүүхд ч уйлаад байна. Үнэхээр ядаргаатай байна. Ингээ амар чимээтэй байна. Бүр нүү гэж одоо хитлэн бүр ингээ тэгэж яадаг тий. Тэгээ ингээ ерөөсө хүүхдтэй болж өгөхгүй байгаа шалтгаан нь бас тийм хүүхд дургу хүмүүс одоо хийдэг байгаа байхгүй юу. Бүр ингээ ялгарлан гадуурхагдах хэмжээнд хүртэл бүр ингээ тийм хүүхдэд айгу дургу маань да гэсэн хандлага бүр ялангуяа маш их тийм мэдэрдэг болсон даа. Яг тэр хэмжээнд бол биш л дээ Герман. Японд бас нэлээд их ялангуяа ингээд нэг хөшчүүл ингээл юм жоохон эрэхтэй тийм хөгшүү хүмүүс нь бүр ингээд хүүхдээс одоо олон жил хол яснаас болдог ч юм уу тий. Ерөөсөө хүүхэд хайрлж энэрх тийм сэтгэлгүй болсон амар санагддаг. Тэр солонгос Япон жоохон төстэй штэ уг нь одоо төрөл багассан ч юм уу. Тэгэнгүүт яг надад эсрэг санагдсан болохоор сая одоо жоохон хүүхэдтэй хүн явж явах юм бол солонгост болохоор бүгд хөөртөл өө яасаа хөөрх юм дөө хүүхэд баг байхгүй тэ ач мачин ингээд хол тустай байдаг ч юм уу. Тэгэнгүүт настай хүмүүс бус хүмүүс ингээд гудамжинд хүүхэд таарахаар ингээд хөөртөл баг юм өгөөл яг инкүүд ихүүгээл нэг надад болонгууд нэг хүүхдээр цангацсан юм шиг те. Тэгсээр нөө өөртөө төрүүлэхээр яг хөө тэр нөгөө зарцуулах зардал нь өндөр болохоор жоохон тэрнээс зайлсхийгээд багасаад байдаг те дарамт нь тэрнээс дуртай тал дээр бол айгу юу санагдсан. Тэгээд өндөр байдаг шүү. Yani хүүхдэд ээлтэй газар руу очихгүй л ерөө энэ тэрүүгээр хүүхдэд дагуулж авахаас айгу тийм санаа зовмоор тийм мэдрэмжтэй байдаг. Хүүхдэд яаж багасаа нөгөө ганцаараа цэцэрлэгтээ явж моод идэгээ тийм байгаад идэв. Тийм сонсчихсан. Аюулгүй байдлын хувьд болохоор аюулгүй гэж үзнэ. Яг багасаа цэцэрлэгээсээ сургуульд орсноосоо хойш ингээ ганцаараа ингээд явдаг тий. Тэр бол яг ингээд муу хүнтэй таарад ингээ учих аюул баг ингээ годомжин таараа дээрээс юм унах аюул баг ч ингээ тиймхүү талаараа айгу. Гэтэ яг нэг газ цэцэрлэгээтэй тийм хүмүүстэй хэрэг таарчвал айгу аюултай л болчихлоо л та тий. Өөртөө work life balance-ийн хувьд Японы хувьд болохоор ямар компанид ажиллаж байгаасаа бүх амьдрал нь шийдэгдэж байна. Компаниудыг болохоор ерөөсөө dark, white гэж хоёр хуваацдаг байхгүй юу? Хэрвээ чи dark компанид ажилладаг бол тэгээл чамд ямар ч амьдрал байхгүй зөвхөн ажил л байгаа. White компани руу орсон тулдаа л ерөөхдөө энийг ингээд зэрэгцүүлж ингээд авч авнаа гэсэн юу байдаг. Тиймээс ингээд анханасаа ажилд хайхтаа одоо миний хувьд бол эмэгтэй хүн болохоор би бол яг ингээд гэр бүлдээ зарцуулах цагаа бодож жоод үнэхээр баг Японд бүр white хамгийн white гэж хэлж болохоор яг тийм компаниг сонгож яг орж ажилтдаг. Тэгэнгүүт яг ингээл яг л цагтаа таарна эсвэл ингээ хүссэн үедээ хайрж болно. Гэтэ тэр ингээд дараа нь яг тэр эрт тарьсан бол дараа нь өөрт ажилдаг ч юм уу тийм. Тэгээ ингээд нэг жилд амралт нь одоо бусад Япон компаниуд 10 хоног байдаг бол манай цалинтай амралт нь одоо 25 хоног гэж байд юм уу тийм. Нэг иймэрхүү ингээд компаниасаа шалтгаалаад маш өөр системтэй. Dark руу хэрэг орсон бол хизээж тэр хагасаа бүтээсэн дамбарна ч гэж байхгүй. Нэмэлт ажлын цаг нь бол өдөрт бүр 10 хэдэн цагч байдаг ч юм тийм. Бүр ингээ ямар ч амьдрал тэр хүн байхгүй. Тэнгүү тийм хүмүүс чинь гэрэлж чадахгүй хүүхдтэй болж чадахгүй болохоор ерөөсө гэрлэлт хүүхд байхгүй болчиход байгаа. За эсвэргээрээ одоо эмэгтэй хүн ажиллаж байгаад гэр бүлтэй боллоо гэж үзвэл тэр эмэгтэй хүн ажилласаа гарах нь илбэг. Японд одоо ингээд эмэгтэй хүний, эрэгтэй хүний гендерийн асуудал одоо ч гэсэн ерөөсө байгаад байдаг. Эмэгтэй хүн ерөөхдөө хүүхдээ хараад гэр орных ажлыг хийх ёстой гэсэн ойлголт нь одоо стил одоо болтол байдаг. Тэгээ ингээ ажил хийж байгаа. За ерөн жирэмсэн болоо гарсан бол за тэр хүн ерөө буцаж ажилд орохгүй юм байна. Ингээл одоо гэрийн эзэгтэй болоод үлдчихэж байгаа гэсэн зүйлс одоо амар их байдаг. Тийм болохоор яг ингээ Японд бол яг эмэгтэй хүний хувьд гэр бүл яг ингээ зэрэг авч явна гэдэг бол ерөн маш ингээ нийгмийн стресс дарамтууд бол амар хүчтэй
тэрэндээ. Тэнгүүд ингээд яг нөгөө талаараа нөхөр нь за би одоо энэ гэр бүлийг авч явж байгаа, би мөнгө санхугаа авч явж байгаа гэдгээрээ бүр ингээд ууйтай болчихно. Давуу эрэхтэй болоод дарамт шалчин те. Тэнгүүд ингээд балансжуулна гэдэг айгүй хэцүү. Яг ямар компани одоо маш зөв сонгох хэрэгтэй л гэж хэлмээр та. Энэ сонссон чи бид нарт юм ярих хэвээр амар их байгаа юм байна. Сая одоо манай нэг сонсогч болохоор яг дараа улсуудын эмнэлгийн үйлчлэгчдийн тухай яриараа гэж байгаа байхгүй юу? Тэгээд надад ч ингээд сайн сонсож байхад зүгээр одоо улс олонны гэрлэлтийн нас ба штэ бид нар жишээ нь Монголд байгаа хүмүүсийг одоо боч өрчөөр нь оройтод байгаа юм уу? Эсвэл солонгос молгостой харьцуулахаар эрт байгаа ч юм уу? Янз бүрийн ингээд иймэрхүү олон ялгаатай зүйлүүд их байгаад байдаг те. Тэгэхээр бид нарт бол ярих зүйл бол маш их байгаа юм байна ямар ч байсан. Бодсон чинь эмнэлгийнхтэй ярьсан чинь нэрээ надад нэг юм санаанд орж ийн нөгөө манай эхнэр жоохон хүндрэлтэй төрж исэн бохоо 2022 онд. Тэгээд эмнэлэгт очиод бид хоёр эмнэлэгт очиод байжсэн чинь манай эхнэрийг өрөөнд оруулаад тусдаа нэг өрөөнд оруулаад бид хоёрыг хамт оруулчаад надад ор засч өгөөд за одоо ингээ эхнэр чинь өнөөдөр бол төрөхгүй та одоо энэ ч та юм идэхгүй гэртээ мэдээд ирсэн үү ор засч өгөөд одоо эхнэрийг хажууд амар их байгаа мэт надад тэгээд юм би тэгэл тэгчээр дараа нь хэд онж байгаа тийж эмнэлэгт хэд хонсон чинь дараа нөгөө чи хоол молоо нэгдэг болоо энэ хоол яагаад цагтаа ирэхгүй байна тэгээд нөгөө манай хүү чи яг нөгөө төрхөөсөө 2 сарын өмнө төрөөд 2 сар эмнэлэгт инкубаторт байсан байхгүй юу тэгээд бид өөрөө нөгөө байнгын өдөр болго ингээл гэрээсээ очдөг гэсэн чинь бид хоёрт ингээд хоёр ингээд байнгын холоос ирж байгаа гэл ингээд бензиний карт март өгөөл төлбөртэй зогсоол биш төлбөртэй зогсоолын одоо unlimited төлбөргүй зогсох карт март өгөөл яг нэг иймэрхүү нэг эмнэлгийн үйлчилгээ бас яг болж исэн юм байна. Тий. Тэгээд яг тэр нөгөө эмнэлгээс хамаардаг ч байж магадгүй. Одоо солонгос жишээ нэг яг манай эхнэр төрөхөд ингээ хажуу талд нэг орон доороос нэг юм юу татаж гаргаж ирээд унтаж болохоор нэг хажууд нэгтэй жижигхэн болоо штэ яг л нэг хүний юу те. Тэгээ тухайн үед нөгөө манай хатан ээж бас ирсэн байсан. Нөгөө анхны төрөлд учраас охиндоо санаа зовоод тэгэнгүүт ээжээ тэнд унтуулж байгаа. Би тэгээд байж байгаад нэг хажуу талын нэг залуутай цуг гарч тамхилдаг нөгөө гадаа гарч нэг хүлээдэг. Тэгэл хоёлаа цагийн аягүй хөнгөрөөдөг. Тэгээ сүултээ яг унт болохоор савн яваад тэр одоо сав явж байгаа унтаад тэгээд ирж очиж нэг тиймэрхүү байгаад байсан. Тэгээд хамт бол Японд бол байхгүй шүү дээ. Яг ингээл нөхөр мөхрнажууд нь байхгүй, хонж болохгүй. Ээж нь ганцаараа л хүүхдтэйгээ байна. Эсвэл хэцүү байвал яг зөвлөгч эмчнэр нь хүүхдийг харж өгдөг. Би одоо ингэ сонсоод тахаар одоо ийм дүрм журамтай газар очивол яг андаа чадахгүй юм шиг санагдаад байна. Оо гэж ингэ сонсоод би яагаад гэж бодогдод яа болохгүй. Болгоч би ингээд сонсохоор Германы бас системтэй дүрм журамтай гэж хэдийч бас айгүй хэрэгчлөөтэй. Одоо хүүхдүүдийг тэгж уйлж яхад бол хажуу хавиргаас хурж иж цагдаа дуудан модно гэсэн бол ойлголт байхгүй. Тэр хүүхдийн ирэх байхгүй юу одоо ойрлж чанга байна уу дэвсэлж гинэ гэдэг бол ирэх учраас тэрийг зөрчих бас ирэх байхгүй. Тэгэл хүлэн зөвшөөрөөл тэгэл дуугаа унтаж чадахгүй тэгээ гогчно. Гэхдээ яг ерөнхийдөө нэг олон хүмүүс амьдардаг байр байх юм бол гэрээн дээрээ яг тодорхой цаг заасан байдаг. Одоо тэдээс тэдийн хооронд чимээгүй байх ёстой. Тэдээс тэдийн хооронд одоо хан мана одоо цоолж тийм чимээ гаргаж болно. Хэрвээ одоо 5 дахь мавдахт гэртээ ингээд төрсөдөр тэмдэглэмээр байвал хамт амьдарч байгаа хүмүүстэй мэдээлэл заавал өмнө нь 24 цагийн өмнө хэлсэн байх ёстой. Гэх мэдчиний тийм дүрм журамтай гэхдээ тэгэж амар бас одоо хүний эрхийг зөрчих гэх юм уу хүний эрх чөлөөг бас боогдуулах хэмжээний тийм дүрм журам бас байдгүй юм шиг бас нэгдэж байна. Тэгээ хүнд төв бодох ёсгүй гэсэн л соёл нь л одоо хамгийн чухал үйлдэлчдэг. Одоо тэр хүүхд уйлснаар тэр хүнд одоо төв удаад байгаа болохоор ерөөсөө бидний л буруу болчихж байгаа байхгүй тий. Хүүхдээ ингээ дуугаа ялгаж чадсангүй гэдгээрээ л ингээ буруу болчихдаг бүр. Би болохоор нөгөө солонгос төр сайн гэж бодож байсан аюу гоёлээд тэгээ хэдүүлээ жоохон сүлд нь муулах юм байл муулж улсуудаа муулж аваад тэгээ өнөөдрийнхөө яриаг ерөөхдөө шодрохтой шиг болох юм бас бид нар ч олбодод муугаар дуусгах тий. Үгүй яг муугаар дуусгахгүй. Яг дахиад юм байгаа. За надад болохоор
Солонгост очиод нөгөө юм ойлгомжтой байх гэдэг байна шүү дээ. Нэг тэнэг хүнч нэг төөрөхгүй ч юм уу те. Одоо тэр талаа юм айгу таалагдчихсан байхгүй юу? Мэдээж их улсууд тийм байгаа бах. Гэхдээ яг зөв анхны юу гэхэд ядаж ингээ метронд Англи те Солонгосоос гадна Япон, Хятад ингээд иймэрхүү орнуудын хэлээр дараагийн буудал энэ дээр очино, ингэн тэгнэ гэдэг бүх юма хэлцдэг. Одоо Монгол бол яг хөө жоохон автобусны аппликейшн гараад гайгүй болж байгаа ч гэсэн ер нь бол тэнд бас яг нөгөө тодорхой байгаад энэ дараагийн автобус тэнд ирэх юм байна. Метрон дээр би жишээ нь яарж байгаа бол одоо хаалгын нэг 3-ын тэд ч юм ингээд дугаарлцсан. Одоо чи хэрвээ энэ тал руу явах гэж байгаа бол 5-ын 4 дээр ихсэн хаалгаар буугаад гарах юм бол энэ тэддүүр гарцтай ойрхон тэр гарцнаасаа буугаад автобус нь дараагийн юмд амжина гэдэг ч юм уу нөгөө яарж байгаа хурдан гэдэг тийм соёлтой газар чи тиймэрхүү төлөвлөлт нь бас илүү тодорхой байгаад тэгээд жишээ нь би ийш тийшээ явъя ингээ тгий одоо чат GPT гарч ирээ гайгүй болж байгаа биш. Одоо жишээ нь аяллаар очиж байгаа хүн гэдэг ялангуяа би Японыг сандаг байхгүй би 17 онд Япон явах гээд монгол хэл дээр мэдээлэл хайсан чинь үнэхээр юу байгаад байгаа. Одоо хэдэн аяллаа компани сурчлага одоо 3 өдөр 4 шөнийн хөтөлбөр гээл тийм гэсэн байгаа. Одоо солонгос хэл дээр мэдээлэл хайхад тэр зүгээр бүх юмыг үнэхээр дэлгэрэнгүй хүмүүс нь ч өөртөө яасан сайхан бичиж өгдөг тэгээд надад тэнгууд юм тодорхой байна гэдэг чинь ямар зүгээр юм бэ? Тэгэнгүүт чинь яг эсрэгээрээ Монголд ирээд харьцуулахаар тодорхой биштэй шуудангийн аяг ч юм уу нэг айлын мөргөж өгөөнгүүт хаагаараа яаж орох гэдэг. За тэр айл биш байлаа гэхэд алтан байгууллага байхад чинь орох гарах нь үнэхээр тодорхойгүй ч юм уу тэгээд хаанаас байгаад байгаа яаж авчих хэвтэй мэпэд хийгээж гарч ирэхгүй одоо нөгөө чи өөрөө жинхэнэ одоо таа гэх юм үзмэрч байх хэвтэй ч юм уу баг тиймэрхүү юм болох гээд байдаг. Тэгэхээр нэг тодорхой байдал гэдэг үнэхээр надад солонгосын хувьд бол гоё юм байна гэж бодож байсан. Эргүүлээд яг сөрөг юуг нь ярихад болохоор сая бас ярианд бол нэлээд яригдсан. Хүмүүс хоорондоосоо стресс авах юм байгаа шүү дээ. Тэгэнгүүт ялангуяа жоохон дотгошоо байх хэвээр шууд одоо үйлчлэгээний байгууллагын эсвэл годамжинд таарсан сөрөг сэтгэлээ илэрхийлж болохгүй учраас тэргээ гаргаж болохгүй. Тэгэхээр одоо харилцахтаа ингээд жоохон онцгой юм авлаа гэхэд тэргээ дотроо үлдээгээд тэр нь ингээд стресс нэмээд яваад ах магадлал айгүй өндөртэй. Одоо олон нийтийн газар уцаар хамаагүй ярьж болохгүй гэл тэгэнгүүт чинь жишээ нь ярих хэрэгцээ байлаа гэхэд буугаад ярьлаа. Тэгэнгүүт нөгөө төлөвлөжсэн цагаасаа оройтох болдог ч юм уу. Ингээд нэг зарим талаараа болохгүйд цуг ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн ингээд ялангуяа албан тушаалын дээр нэг зөрүү байгаад идэг. Суралцж ялаа гэхэд бас одоо дээд доод курс их гэдэг юм байгаад идэг. Доотлих нь үг дуугүй дагдаг ч юм уу тий. Тэгэнгүүт үг дуугүй дагах тусмаа одоо дотгошоогоо юм айгүй их аваад идэг. Тэгээ ялангуяа маа нэг найз бид нар ч нөө хилээж хамтгээд бас одоо орон оронд байсан монголчуудын төлөөлөл одоо манай алт эрдэнэс цуг байдаг шүү дээ. Тэгэл цуг ажиллаад үзэхэд хүртэл ингээл би Япон солонгост одоо хүүхдээ хизээ сурахгүй гэж ярьж байгаа байхгүй. Ягаад гэвэл бас хитрхи юм дүрмэнд баригдах гэдэг юм юу байгаад байдаг гэдэг. Нөгөө талаар надад олонгоо зарим талаараа юу санагддаг вэхээр хитрхи бас тийм дүрм баригдахгүйгээ сул тал нь болохоор нэг зарим хүмүүс түүхтэй байгаа байхтаа гэд хажуу талын хүмүүс би тэр өмнө өмнөөс бараг санаа зовх гээд хийж байгаа үйл нь одоо жоохон ийм байх хэвээр байх газар ийм байсангүй гэл тэрнээс өмнөөс санаа зовоод зарим нь хийлээл зарим нь хийхгүй байгаа л нэг иймэрхүү ялгаануудаас айгүй мэдрэгддэг болчтой юм байлаа. Надад болохоор нэг таалагддаг юм нь ямар хүнд ерөөсөө ээлгүй Америк. Ерөөсөө бүх юм нь маш хол байрладаг. Таавал машинаар явах хэрэгтэй. Ерөөсөө ингээл ингэсгэл очих юмсан гэсэн юм ерөөсөө одоо жишээ нь дэлгүүртэй одоо юу гэдэг хүний наацхийн хэрэгтний зүйлсүүд заавал машинаар явах шаардлага. Тэр нь амар нөхөд. Явгооны зам гэж байхгүй гарах тийм. Явгоон зориулсан тийм одоо тусгай зүйл ерөөсөө байхгүй. Яа гэвэл ինչ явах. Удамжинд ингээд би ингээд ганцаараа оюутан байхдаа явж хахад ингээд машинаар хажуугаар явж байгаа хүмүүс ингээд гайхаад идэгс байхгүй. Энэ хэд яах гэж байгаа юм бол хүмүүс одоо мэдгүй юу ч хийж байгаа юм. Тэнгүүт ингээл явгооны зам байхгүй ингээд машин зам мамаар ингээд алхаж байгаа байхгүй. Цөөх мөхтэй гэдэг. Тэгэхээр ингээд амар ээлгүй. Тэгээд би одоо ямар ч машины өрүүлэнд хурж үзег байхдаа Америкт ирсэн. Тэгэл шууд машин барих ёстой л болоод ирж байгаа байхгүй. Тэгэл барьдаг л ахтай амьдралтайгаа ирэлгээл барьсан. Тэгээд яг хоо тэгээ дүрм журмын үед л ерөнхийдөө айгүй симпл болохоор зүгээр би бол зүгээр өөрөө л өгцөн өөрөө зүгээр судалж байгаа л өгцөн ерөөсө курс мөрс суух шаардлагагүй.
би шалгалтаа өгөөд юм бол тэгэл дарамаа өгөөл тэгэл за баярлаа үнэлгээ аваарай гэж тэгдэг. Монголчууд бол ерөөс Японы жолон шалгалт тэнцдэг шүү дээ. Монголд яг жолоо барьж байгаа. Тэгээ Монгол үнэлэхтэй хүмүүс Японд ирээд ингээд шалгалт өгье гингүүд бүр ингээд дөрмийн шалгалт хин баг 10-20 удаа өгчиж арай хийж нэг тэнцдэг гэж байгаа юм. Яг өөртөө сургууль мургуул явдгуул юм бол сургуульд нь бол үнэхээр амар чанга заана л да. Яг тэрэнд нь явж ш нэг үнэлэхтэй болно. Тэгээ бүр амар жолоо молоо байна. Айгуу чанга шүү дээ. Энд ч гэсэн айгүй үнэтэй. Жолооны үнэлгээ гэдэг нь айгүй үнэтэй. Маш их хугацааг зарцуулдаг. Гэхдээ эсэргээрээ нөгөө яг нийтийн тээвэр айгүй сайтай. Тэгээ зам бас маш сайтай. Одоо бас нөгөө түүхээсээ болоод нөгөө тухайн үед яг одоо дайны үед гэх юм уу хамгийн их хөрөнгө оруулалт оруулсан зүйл нь зам тээвэр, зам зацах. Тэгэхээр хурдны зам айгүй ихтэй. Тэгээд хотоос хотын хооронд явхад айгүй амар байдаг. Тэгээд зарим хурдны зам бүр ингээд хурдны хязгаарлалт байхгүй. Тэрэн дээр бүр яг ихэнх амар машинууд чинь тий. Тэгээд тэрүүгээрээ бас алдартай Европт хүмүүсээс баг зөв experience хийх гэж баг тийм хязгааргүй хурдны зам дээр амар машинтайгаа давхин. Тэгээ бас нэлийн аюултай шүү дээ тэр чинь. Гэтэ тэр талаараа сайн тэгээд одоо бараг юугаар машинаар ийш тийшээ ингэж хот дондор явснаас нийтийн тээврээр явцны илүү хурдан 5 тухтай байдаг. Тэгээ хүүхдүүд нөгөө тэрэгтэй эсвэл тэрэгцэртэй хүмүүс ч гэсэн ингэ тусны бодсон байдаг учраас тэднэрт бол бас машинаас илүү нийтийн тээврээр явах нь илүү амар байдаг. Тэгээд айл болох одоо хотын төлөвлөлтөө машины зогсоол багтаагаар төлөвлөдөг учраас машины зогсоол олох нь хэцүү учраас хүмүүс машинаас ерөнхийдөө татгалцах нь илбэг. Тэгээд бас хүмүүсийн доторх ойлголт нь ингээд машинтай байж энэ агаар бохирдуулж ингэж амьдрснаас би машингүй амьдрсан миний хувьд одоо хувь хүн энэ байгаль дэлхийд ээлтэй амьдарч байгаа маань бахархмаар зүйл гэдэг тийм сэтгэл зүйтэй. Тэгээд тийм ч болохоор илүү бас дугуйн замаа илүү их сайн засварлсан. Дугуй бас их явдаг. Бүр өвөл мөвөл бас тэр чи явна. Айгу бас тийм яг хөө Нидерланд эдрийг бодвол дугуйн зам ам тийм амар сайн биш л дээ. Гэхдээ ер нь бол дугуйн зам ам сайтай, хурдны зам сайтай, нийтийн тээвэр аюу сайтай. Манайх нэг юм гэрийн даалгавар байна. Тэгэхгүй нэг ийм төлөвлөж байгаа бид нар тийм ба. Одоо Монгол жишээ 7 сарын 1-ээс скутер, мопед энэ тэрийг бас хориглоно гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд би өөрөө дугуй унах дуртай хүний хувьд болохоор яг нөгөө энэ дээр яалтчгүй. Би яг Франц дээр явж байхдаа энэ бичлэг хийгээд дугуйн явж ирсэн. Одоо дугуйн зам нь юм байдаг юм байна гэдэг. Тэгээ одоо бид нар улсаас холбогдож байгаагийн одоо хэрэг юу илээ те. Нэг миний санаа болохоор 30 секундэд тухайн улсынхаа дугуйн зам, явгооны зам ер нь ямар байна гэдэг бичлэгүүд хэдүүлээ ингэж одоо уцаараа гой босоо бичээд тэгээ жоохон тайлбар хийгээд тэгээд одоо бид 5-аас гадна өшөө ингээд зөндөө олон улсууд байгаа штэ. Тэр болгоноос ингэж авч байгаад би нэг жижигхэн ингээд юу болгоод жишээ болгоод нэвлүүлээд тийм видео бас нэг зарим ярьж байгаа чухал зүйлүүдэд бас дүрсчүүлээ тийм цацаад дээ гэсэн тийм санаа байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ дараагийн одоо нэг холбогдохдоо 7-14 хоногийн дараа гэж бодож байна. Та нар маань бас хэдүүлээ тусдаа дахиад ярилцъя. Тэгэхээр тэн дээр ямар ч бас хэдүүлээ нэг тийм 30 секундын ч юм уу минутын хооронд бичээд тэгээд за Америкт дугуйн зам нь юм байдаг юм байна. Ингэж явгон ингэж явд юм байна. Скутерийг ашиглаж гин үү ашиглахгүй байна уу тийм. Өсвөр насных нь яагаад нэг тиймэрхүү мэдээлэл байх юм бол бэлдээд Германых ч юм ингээд замыг харуулад бүгдээрээ ажилдаа гэртээ сургуультай явах замдаа нэг завгарсан үедээ гоё бичиж хагаад тэгээд нэг явуулвал зүгээр юм болов уу гэж та тийм. Тэгээд яг хуу нэмээд хэлэхэд одоо та нар маань болохоор за ямар ч улс улсаа илүү төлөөлөөд холбогдоод явах гэж бодож байна. Хэрвээ өөрсдөө боломжгүй эсвэл энэ ярих сэдвээр энэ хүн тохиромжтой болов гэсэн үедээ тухайн байгаа улсаасаа өөр хүн холбож өгөөд өөр хүнд санал болгоод тэгээд одоо юу гэдэг за аавуудын тухай ярина гэхэд нөхрөө оруулдаг ч юм уу эсвэл өөр таньдаг хүнээ оруулдаг ч юм уу тэгээд тэр сэдвээ илүү судалгаатайгаар хэдүүлээ бас өнөөдөр болохоор туршилтын гэдэг утгаараа том сэдвүүдийг хэмлэгч гэдэг юм уу сая зам гэлэхэд илээд өнгөрч байгаа шүү дээ. Тэгэхээр дараа илүү жоохон материал харж агаад тэгээд яг энэ сэдвүүдээр ийм байна энэ авууштай байна гэдэг зүйлүүдэд хараад ингээд цаашдаа явуул зүгээр гэж бодож байна. Тэгээд төгсгөлт нь болохоор та нар маань
дараагийн сэдв юу байвал зүгээр вэ гэдэг дээр бас саналуудаа хэлээд тэгээд өндөрлөе да тий. За амар их юм очирчөө. Харин тий аюу их сэдв. Надад зүгээр л ингээд олон талаар нь харьцуулаад харахад айгуу сонирхолтой санагдаж байна. Энэ бол тийм, тэр бол тийм гэдэг тий. Ялгаануудыг ингэж харах нь айгуу сонирхолтой санагдаж. Тий. Манай Европт найз болохоор надад Нидерланд баггүй мэдсэн баг. Чи яагаад ингэж Америкт амирх гэдэг байгаа? Чи ингэж өөр өөрсдийг судлаад амьдралын одоо чанартай бүх юмыг харж ич сонгохгүй. Би бол ингэж Америкт ингэж байхад надад үнэхээр таалагдахгүй. Надад бол ингэж амар сонин газар шүү дээ. Чи ингэж яагаад тийм амьдрахыг хүсэж байгаа? Ингэ өөр улсыг ингэ сайн үз. Тэгээд гэр бүлтэй болохоос өмнө ингэ шийдвэр гаргах хэрэгтэй гэдэг. Тэр надад ингэ амар суудсан. За тэгээ тэгэхгүй яг л ингэж бид нар чи ингэж гэрийн ингэж яг нөөс байдаа гэж бодсноор ингэж ирсэн боловч ингэж өөр одоо reality бидрийг өгдөж байгаа байхгүй. Тэгэхээр ингэ харьцуулалт хийх нь бол маш өгөөжтэй юм шиг санагдав. Бага. Одоо дараа шинэ дугаар мэдхгүй одоо сайн Надад шууд орж ирж байгаа нэг юм нь болохоор боловсролын тухай бас ярьж болох юм гэж би бодлоо. Одоо боловсролын системийн тухай ч юм уу, их сургуулийнхаа тухай, ороход хэр байдгийг, төлбөр юу байдгийг, шалгуур хэр байдгийг, сурахад давуу тал нь яг юу юм, сул тал нь яг юу юм гэх мэтчлэн юмар бас ярьж болох юм шиг санагдлаа. Яг их сургууль сурлаа гэсэн ч гэсэн яг бас тухайн улсаас хүн өөрөө юу сурдаг гэдэг нь бас амар сонирхолтой санагдаад байгаа хгүй. Тодорхой хэмжээгээр хувь хүн ингээд урт хугацаагаар амьдраад үзэнгүүд амьдраад ирэнгүүд характерт хүртэл жоохон өөрчлөлт орж байгаа штэ тий. Тэгээ тэрийг бас сурах гэдэг дээр одоо боловсрол гэдэг том сэдв рүү оруулж болох юм шиг санагдлаа л та. Нэмэгийн микийг сая чимээ гараад хамтуур хаацаа шүү. Мик нэгээд ярих юм нэмэ. Хүн хоорондын харилцаа одоо жишээ нь зүгээр нөгөө нэг transportation gen тий. Одоо ингээд сая таадаг ингээд сонсохоор бид нар ингээд Америк жишээ ингээд ямар ч тийм public transportation хэрэглэдэггүй байгаа байхгүй. Тэрийгээ дагаад хүн болгон машинтай, хүн болгон тустай яваад selfish болоод байгаа юм шиг надад санагдахгүй. Ерөөс ингээд автобусны буудлын хамт алах хүн байхгүй тий ингээд олон хүн одоо автобусны дотор жишээ нь ингээд 30-40 хүн ингээд хамт нэг зөв рүү явж хахад тийм уур амьсгал байхгүй. Одоо би одоо жишээ нь автобусны цуг ямар ч ядыг бүр ингээд баг мартцсан ч юм уу тий. Тэгээ ингээд олон хүний хажууд одоо би ороход тухгүй санагдах ч юм уу. Тийм болчихгүй тий. Өөрийнхөө нөгөө орон зайг ингээд хаягаад ч юм уу эсвэл ингээд чихвчээр дуу сонсмооргүй би зүгээр машиндаа ингээд чанга сонсдог нь илүү надад тухтай санагддаг болсон ч юм уу. Тийм байдлаар өөрчлөлтүүд бас ер нь их ажилладаг. За багийн нэмэр дараагийн сэдвүүдээр саналаа хэлээч манай хоёр. Би одоо юу ч яах вэ? Надад бол Үзнэ. тий. Тэгвэл яг хүн хоорондын харилцаа гэхээр бас сонио өнцөг байна тий. Нөгөө байнгын нөгөө хол болохоор дандаа машинаараа явна. Тийм болохоор ерөөсөө хоорондоо харилцах нь илүү юу гэдэг чинь. Тэгэхээр эсвэргээрээ Япон, Герман, Австралчин төрнө транспорт амар хөгжсөн болохоор ихэнхдээ бол дандаа нөгөө нийтийн тээврээр трейнер ч юм уу автобусаар явчихдаг тий. Бас ярил энэ бас гоё сэдв байна. Тэний юу ч гэсэн хүн хоорондын харилцаа их гоё сэдв санагдаад байна яг. Боловсрол гэдэг тэгэхээр боловсрол ч гэсэн бас гоё юм. Боловсрол яхаа тэгэл тий болно. Гэтэ хүн хоорондын харилцааны талаар ярихад бол хүмүүсийн мдээгүй үндэс маш их гарч ирдэг гэж бодож байна. Улс улсын хооронд. Тэгээ хүмүүст илүү сонирхолтой санагдах байх гэж бодож байна. Тийм баг. Тийм. За тэгвэл илүү баг энэ тал руугаа илүү санал авч байгаа шүү дээ. Хэдүүлээ бас эрх сэдвүүд үл хүн хоорондын харилцаа байгаад за тэгээд яг хөө тэн дээрээ нэмээд жоохон гадаад хүмүүс те одоо Монгол хүнтэй харьцахдаа тэр хүмүүс бас ямар хөө байна гэдэг тиймэрхүү өнцөг оруулаад
нөгөө ялгарлан гадуурхвал бас хэрэг байдаг вэ гэдэг талаараас амар мэр байна. Тэ. Аха. Хэдүүлээ Google документ дээр ер нь нэг тийм юу нээчээд тэгээ сэдвүүдээ бас зоогоод одоо сая боловсруулах чинь одоо тэрний дараагийнх дээр орохоор ингээд юу гарч ирж штэ. Тэгээ сэдвүүдээ харчаад дараа ч гэсэн ер нь гудамжаар явахтай юм уу эсвэл өөртөө анзаараагүй байжгаад ийм бас зүйлүүд байгаа юм байна. Жишээ гэнтрээ бас толгойд ороод явж байгаа нэ штэ. Тэгээ энэ сэдв дээр ингэж ярих нэ гэдэг. За тэгвэл нэмэлт хэлэх юм байна уу? Хэдүүлээ өнөөдөр 2 цаг ямарчсан ярилцсан байна. Сайхан ярилцлаа. Тэндээ юм ярьчлаа. Сонирхолтой байлаа. Одоо цагууд нь хэд болж байна? Одоо манайх шөнийн 1 цаг. Герман тий? Биш, Америк. Америк Германд одоо 8 цаг. Өглөөний 8 цаг болж байна. 6-аас 2 цаг. Өглөөний өглөөний 8 цаг. Манайх одоо 4 цаг болж байна. 16 цаг. 16 цаг. 16 цаг, 15 цаг. 8 цаг. Япон 15 тий? Япон 15. Тэгээ Монголын цагаар 14 цаг болж байна. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ ингэ өндөрлөө. За Тэгээ. За баярлалаа. За. За танилцсан таатай байлаа.